эрдэнэ судлаачид, зочид төлөөлөгч болон за нийт оролцогчдоо энэ өдрийн мэдээг хүргье. За намайг Насад Ордын Саранчим гэдэг. За шүтээсээ харин өмнө амьд технологийн дэд сургуулийн химийн багш. За боловсрол судлал чиглэлээр докторантаар суралцаад явж байна. За энэ хүү судалгааг Баяр Цэгтийн хууль сургуулийн хэл шинжлэлийн багшийн хамтран гүйцэтгэсэн. За 70 задгад хотын хэрэглээний усны ерөнхий хатуулгын харьцуулсан судалгаа, харьцуулсан шинжилгээ сэдв судалгааны ажлын үр дүнг танилцуулах гэж байна. За ус бол одоо хүний өдөр тутмын хамгийн чухал их үүсвэр. За гэвч усыг ингээд тунгалаг байна. Усан тунгалаг харагдаж байгаа нь энэ бол чанартай, эрүүл, аюулгүй гэж үзэж болохгүй. За усан дагуулгах одоо кальци, магний, за зэрэг одоо эрдэс байцын хэмжээ хэсгэд усны хатуулга нэмэгддэг бөгөөд энэ нь хүний эрүүл мэнд болон ахуйн хэрэглээ болон ус дамжуулах шугам хоолойд нөлөө үзүүлдэг. За ялангуяа 70 задгад хот нь говийн бүсэд байрладаг, газрын доорх усыг өргөн хэрэглэдэг онцлогтой тул за хэрэглээний усны хатуулгыг судлах нь ач холбогдолтой гэж үзсэн учраас өнөөдрийн судалгааг хийсэн байгаа. За судалгааны маань ерөнхий агуулга гэж байна. 70 задгад хотын хэрэглээний усны их үүсвэр нь одоо газрын доорх ус байдаг. За говийн бүсийн газрын доорх ус нь байгалийн нөхцөлөөр шалтгаалan хэрэгцэж харьцангуй өндөр байх хандлагатай. За усны хатуулга гэж юу юм бэ гэхээр за усны хатуулга гэдэг нь усан дагуулгад кальци, магний ионуудын хэмжээгээр тодорхойлогддог үзүүлэлт юм аа. За хамгийн хатуулга өндөр байх нь ахуйн хэрэглээнд өнгөр тогтоох, за сав суулга, тоног төхөөрөмжид фундас үүсгэх, за урт хугацаанд хүний эрүүл мэндэд эрсдэл үүсгдэг гэд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарласан байгаа. За судалгааны зорилт. За 70 задгад хотын эрдэнийн унд ахуйн хэрэглээнд ашиглагдаж буй усны ерөнхий хатуулгыг эддат хэтрэлтийн аргаар тодорхойлж ус цагуур орчны шинжилгээний төвийн лабораторийн үр дүнтэй харьцуулсан шинжилгээг хийх орон нутаг тохирсон одоо цэвэршүүлэх технологийн шийдлийг санал болгох зорилготой гүйцэтгэсэн байгаа. За зорилт. За нэгдүгээрт гүний болон цахим худгаас худаг болон за төвлөрсөн усны системтэй орон сууцнаас дээж авч цуглуулах. За дараа нь лабораторийн шинжилгээ хийх, хэрэглээний усны ерөнхий хатуулгыг одоо титрэлтний аргаар тодорхойлно. За дараа нь болохоор ус цагуур орчны шинжилгээний төвийн лабораторийн шинжилгээний үр дүнтэй харьцуулан үнэлэх зорилготой байгаа. За судалгааны объект маань 70 задгад хот маань нийтдээ одоо 5 гүний худаг болон 50 гаруй цахим худагтай байгаа. За үүнээс бид судалгаа хийхдээ одоо байршлаас хамааруулаад за гүний болон 12 худгийг сонгож авсан байгаа. За орон сууц мөн адил байршаас шалтгаалan 8 орон сууцыг сонгож аваад за дээжийг сонгож аваад дээжнээс лабораторийн туршилт үнэлгээ хийсэн байгаа. За алитлаа ингээд Оросын эрдэмтний одоо судалгаагаар одоо хатуулгыг ингэж ангилдаг байгаа. За хатуулгын нэгж нь бол миллилитр граммыг үржихийн эквивалент литр гэсэн юутай байгаа, нэгжтэй байгаа. За эддат хэтрэлтийн арга гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө нөгөө усны ерөнхий хатуулгыг тодорхойлдог арга байгаа. Ингэхдээ яасан бэ гэхээр за ерөнхийдөө ерөнхий хатуулгыг ихлээр тодорхойлно. За дараа нь энэ ус маань одоо төр зүрийн хатуулга юм уу, байнгын хатуулга юм уу гэдгийг тодорхойлоод байнгын хатуулгыг тооцоолж гаргаж ирдэг байгаа. За цахим худаг 12 цахим худагаас байршлын дагуу байршлаар шалтгаалаад 12 цахим худагаас бид нар дээж аваад тодорхойлж үзтэл дундаж хатуулга маань 381 мг эквивалент литр гэж гарсан байгаа. За энэ нь бол нөгөө усны хатуулгын ангил
сурлаараа дунд зэрэг хатуулагтай байна гэсэн ангилалд орж байгаамаа. За хамгийн өндөр нь гэхээр дунд сайхны 23 дугаар хуудагууд нь 5 гарсан байгаа. За хамгийн бага үзүүлэлт нь 2.2 гээд за хэвийн зөөлөн гэсэн ангилалд малчин нисэх 3 сайхан багууд, за өндөр хатуулагтай дунд сайхан баруун сайхан гэсэн багууд ингээд судалгаагаар гарч ирсэн байна. За төвлөрсөн усан хангамжтай орон сууц 8 орон сууцны карантинаас авсан гэж хэлсэн. Тэгэхээр за дундаж хатуулан 310, орон сууцны дунд чинь 310, за хүний дундаж 381, за ерөнхий ялгаа маань 151 миллиграмм эквивалент литр гарсан байна. За энэ хоёр судалгаа маань хоёулаа одоо дунд зэрэг хатуу гэсэн ангилалд хамаарч байна. За ус цагуур орчны шинжилгээний төвөө бид нар бас хамтарч ажилласан байгаа. За ус цагуур орчны шинжилгээний төвөөс нөгөө усны хатуулгын мэдээллийг аваад өөрсдийнхөө судалгаатай харьцуулж үзэхэд за манай дундаж хатуулга бол 336 гарсан бол ус цагуур орчны шинжилгээний төв нь 276 гарсан байгаа. За ерөнхийдөө ялгаа маань 332-оос 132-оос 183 гэсэн зүг рүү гарч байгаа. За стандарт хангалт бол яг хоёулаа хангагдсан. За гэхдээ ус цагуур орчны шинжилгээний төв маань зөөлөн гэж гарсан байгаа. За стандарт MNST 900/2018 гэдэг стандарт байгаа. Энэ стандарт нь унтны ус эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгын байдлын үнэлгээ гэсэн ийм стандарт байгаа. Энэ стандартад хатуулгыг юу гэж заасан байдığım бэ гэхээр за 7-оос доош байх юм бол одоо унтны усанд хэрэлж болно гэдэг стандартд бол заасан байгаа. Тэгээд энэ стандартад заасан байгаа ч гэсэн одоо дунд зэргийн хатуулагтай байна гэдэг маань ер нь явандаа эрсдэлтэй урт хугацаанд хүний эрүүл мэндэд асуудал үүснэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлсон байгаа. За тэгэхээр усны хангамжийн шугам хоолой насжилт гэсэн үзүүлэлтийг гаргаж ирсний маань учир юу вэ гэхээр за орон сууцнд шүүлтүүр ингээд байршуулсан байгаа гинэ. Ингээд байршуулаад эхэлж байгаа ер нь орон сууцнуудад. За тэгсэн хэрнээ орон сууцны хатуулгын хэмжээ буурахгүй байгаа. За учир шалтгаан нь юу юм бэ гэдэг гүний ус компанитай ингээд ярилцаад тодорхойлоод үзсэн чинь манай Өмнө Говь аймгийн усан хангамжийн шугам хоолой насжилт болвол ийм насжилттай байгаа. Тэгэнгүүт одоо 1973 онд тавьсан ган шугамын одоо насжилт нь хугацаанд дууссан. За цэврэл илэгдэлд өртсөн байгаа нь одоо ус зөөлрүүлэгч одоо шүүлтүр фильтр тавьсан ч ингээд үр дүнг бууруулахгүй байна гэсэн үр дүнд хүрсэн байгаа. За энэ ган хоолойг бол нэн даруй шинжлэх шаардлагатай байна гэж үзэж байгаа. За эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээ. За хатуулга өндөр ус нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. За бөөрийн шулуучил, зүрх судасны өвчин, арсны гэмтэлтэй холбоотой байдаг. За ингэж хашаалж. За манай судалгаагаар одоо ямар шийдлийн санал бий болгож байгаа юм бэ? Ямар шийдэл байвал одоо энэ дунд зэргийн хатуулагтай байгаад байгаа усыг зөөлөн рүү шилжүүлэх юм бэ гэж шийдэлтийн саналыг бид нар тавьж байгаа. За нэгдүгээрт нь за хотын хүн амын маань 80% нь одоо гэр хороолт буюу одоо цахим болон гүний худгаас ингээд усаа авч хэргэлдэг. Энд болохоор ус зөөлрүүлэгч шүүлтүр байршуулах нь хамгийн өргөн хүрээтэй шийдэл болно гэж үзэж байгаа. За дараа нь орон сууцны ус дамжуулах хоолойг шинжлэх. За ган шугамуудын ашиглалтын хугацаа дууссан, шүүгч байршуулсан ч хуучин хоолойгоор дамжиж байгаа тул хатуулгын маань хэмжээ буурахгүй байна гэж үзэж байгаа.
За тогтмол хяналт мониторинг хийх. За ус цагуур орчин шинжилгээний төв нь орон нутгийн бусад байгууллагуудын лабораторит хамтран за усны хатуулгын шинжилгээ хийж сар бүрийн хэлбэлцэлтэй үзүүлэлтийг тогтмолжуулахад хяналт тавих нь одоо ажлын чанар үр дүнг сайжруулнаа гэж үзэж байгаа. За бид ингээд судалгаагаа ингээд дүгнээд үзэхэд за нийт 20 дээжинд буюу за 12 цахим худаг 8 орон сууцнд эдтат хэдрэлтийн аргаар шинжилгээ хийсэн. За дундаж хатуулга маань 381 байсан бол орон сууцны дундаж хатуулга 310 байсан. За энэ нь болохоор дунд зэрэг хатуу ангилалд орж байгаа. За ус цаг орчин шинжилгээний төвийн 2026 оны дунд чинь 276 байсан үүнтэй харьцуулахад бидний одоо судалгаа тэг 132-оос тэг 183-аар өндөр буюу одоо байршил шугам насжилтын нөлөөлөл байгаа гэж үзэж байгаа. За стандарт MNS тэг 900 2018 оны стандартын хэмжээтэй харьцуулахад одоо шаардлагыг хангаж байгааг хэдий ч одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байна гэж үзэж байна. За хотын хүн амын 80% нь одоо гэр хороол зөөврийн ус сэргийлдэг тул одоо цахим болон гүний худагт ус зөөлрүүлж фильтр заавал байршуулах шаардлагатай. Энэ бол хамгийн үр дүнтэй шийдлээ гэж үзсэн байгаа. За мэдээж хамгийн сүүлд одоо орон сууцны шугам хангамжийн шугам хоолой насжилт өндөр буюу за 1973 онд суйрлуулсан одоо ган хоолойг бол ашиглалтын хугацаа дууссан учраас энэ даруй одоо шинжлэх шаардлагатай гэж үзэж байгаа. За үүнээс ингээд аваад үзэхэд одоо бидний судалгааны ажлын үр дүнгээс харахад 70 задгад хотын хэрэглээний ус нь одоо стандартын шаардлагыг хангаж байгаа боловч одоо дунд зэргийн ангилалд хамрагдаад байна. Тиймээс одоо цааш усны чанарын тогтмол хяналт хийх, цахим худгуудад ус зөөлрүүлэх, шүүлтүр суйрлуулах, хуучин шугам хоолойг шинжлэх нь зүйтэй гэж үзэж байна. За та бүхэнд анхаарал хандуулсанд баярлалаа. За баярлалаа. За асуулт байна уу шүүгчдийн бүрэлдэхүүнээс? Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн асуултаа авах гэж байна. За сонирхолтой судалгаа. Хоёр асуулт байна. За нэгдүгээрт нь 70 задгад хотод өвчлөлийн хувьд ялангуяа уснаас шалтгааллах өвчлөлийн хувьд одоо ямар байдаг вэ? За нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт нь хүн амын дунд зовлон тохиолдож байгаа эдгээр өвчлөлтөд та бүгдийн хийгдсэн судалгаа хэрхэн нөлөөлж исэн бэ? За баярлалаа. За бид судалгаагаа хийхдээ за гүний ус авцаа компани, за ус цагуур орчин шинжилгээний төв болон за эрүүл мэндийн төвийн одоо эрүүл мэндийн нийгмийн ажилтнтай хамтарч хийсэн байна. За богино хугацаанд хийсэн учраас яг эрүүл мэнд үзүүлэх нөлөөг бол судалж чадаагүй. Гэхдээ нийгмийн эрүүл мэндийн ажилтнаас ингээ аман байдлаар бид нэр зөвлөгөө шинжилгээ авсан. Тэгэхэд ер нь бол устай холбоотой өвчлөл сүүл үед нэмэгдэх хандлагатай байгаа гэсэн юуг яриаг бид хоёрт өгчээсэн. Гэхдээ яг нөгөө одоо нийт хүн амын дунд энэ бүрний чулуужил зүрх судасны өвчин тий. За устай холбоотой ялангуяа сүүлийн жилүүдэд арьсны хуурайшилт, харшил илүү нэмэгдэж байна гэсэн ийм тооцоол байдаг. 70 задгад хотын маань хүн амын дунд эдгээр өвчлөл ямар түвшинд байгаа вэ гэдэг асуулт. Судалгаачийн хувьд та сонирхож үзсэн болов? Сонирхож үзсэн. За ялангуяа нөгөө харшлын асуудал айгүй бүр 70 задгад хотын одоо иргэдийн дунд маш их байна. Сүүлийн үед нэмэгдэж байна. Харшил бол нэлээд их нэмэгдэж байна. Бусад одоо өвчлөлүүд бол яг яаж үзээгүй байгаа. Харшлын асуудал нэлээд нэмэгдэж байгаа гэсэн судалгаа байт юм байлаа.
За сонирхол тавьсан баярлалаа. За би нэг хоёр юм тодруулах гэх юм. Нэгдүгээрт судалгааныхаа төвөөрөө авахдаа тэр 8 орон сууцыг сонгож авсан гэж түн гарлаа. Тэгээд энэ ямар учраас эдгээр 8-ыг авбаа, яагаад 10 байж болсонгүй, яагаад 6 байж болсонгүй гэдгээр асууя. За хоёрдугаарт нь туршилтын тоогоо нэг удаагийн туршилт хийхдээ хэдэн удаа туршилт хийсэн бэ? Тэрний дунджаар гарч ирсэн байна, тийм ээ. За гуравдугаарт нь энэ усны хатуулга гэдэг зүйл улирлаас хамаараад өөрчлөгддөг. Өөр шин түрүүнд ярьж байгаа нь тэр олон жил ашигласан ган турба зэвэрсэн учраас хатуулга нь болж өгөхгүй байна гэх шиг юм гарч ирсэн, тийм ээ. За энэ улирлаас хамаарч өөрчлөгддөг гэсэн юм асуулт байна. За баярлалаа. За баярлалаа. За орон сууцныг яагаад ингээд 8 цэг байршлаас авсан бэ гэхээр 8 цэгээс авсан бэ гэхээр одоо Далан задад хотынхоо одоо бүхэл байршлыг одоо хаана орон сууцныг төвлөрч байгаа тэр бүх байршлийнхаа цэгүүдээс одоо зүүн талаас 2-ын, баруун талаас 2-ын, урд цэгээс 2-ын, за шин Далан задгуудын одоо байршлаас 2-ыг гэж төвөрлж авсан байгаа. За тэгэхээр ягаад ингээд 8 гэж байгаа юм бэ гэхээр яг нөгөө ойролцоогоор нь 2 ойролцоо байршлаас 2 дээж гэж тооцож авсан байгаа. За цахим худаг болвол баг болохноос ингэж авсан байж байгаа. За улирлын чанараас өөрчлөгд за богино хугацаанд бид хэд энэ туршилтаа хийсэн л дээ. За энэ эрдэм шинжилгээний хурал зарлагдаа гэх за хэдүүлээ ямар одоо судалгаагаар оролцвол илүү үр дүнтэй вэ гэдэг тал дээр ягаад за ер нь бол Далан задад хотынхоо усны хатуулгыг хэмжиж үзье гэж хэмжсэн байгаа. За титрэлтийн аргыг хийхдээ бид нар 8 дээжээс нэг дээжин дээрээ 3 удаа туршилт явуулаад нэг дээжин дээрээ 3 удаа туршилт явуулаад тэр 3 туршилтынхаа дундчаар нь тооцоолж авсан байгаа. За баярлалаа. За баярлалаа. За цаг шахуу байгаа тул дараагийн хэлтгэл дарыг баярлалаа. За хас шуудсан та бүхэнд баярлалаа. За жаргал сайхан Рународ асуулт байна. За Тэндээс үлжээд биш презентацийн тавих. Оюун усчийг их сайн ус байд юм байна. Энийг нь мостаа гэдэг. Энийг ийм зүйл хийх гэдэг байна. Одоо хатуулга бороо ийдсний мэддэг. Имэй. Зүудэн ингэж явагддаг байхгүй юу? Тэгэхээр тэн дээр ингээ хамаарлыг тогтоосон эдсээ хатуулгыг зөөлдрүүлээд явхад нөгөө талдаа бол эдсчилд ямар харьцаагаар нэмэгдсэн бэ гэдэг нэг ийм судалгааны юм дээр энийг харж үзсэн үү гэдэг асуулт байгаа. Хоёрдугаар асуудал бол 73 оны ган хоолой гэдэг бол ган хоолой 100 жилийн настай. Насжилтыг богино болжээ гэдэг ямар одоо үзүүлэлтээр ч юм уу ямар одоо статус судалгаагаар ингэж энийг энэ дүгнэлтийг хэлж байгаа вэ? Энэ шинжилгээ ухааны үндэслэлтэй юу гэдэг асуулт. За баярлалаа. Насжилтын тухайд гүний ус хувьцаат компани захирал өөрөө за нөгөө нэг орон сууцны гадна одоо ус цэвэршүүлэгч шүүлтүүр ингээд байршуулж байгаа хэдий ч одоо үр дүнд хүрэхгүй байна. Энэ нь бол энэ 1973 оны ган хоолойцтой холбоотой хэдий гадна талд нь одоо ус цэвэршүүлэгч, ус зөөлрүүлэгч шүүлтүүр байсан ч гэсэн нөгөө нэг ган хоолойгоороо ус маань дамжиж байгаа учраас ингээ хатуулгын чанар буурахгүй байна гэсэн мэдээллийг өгч дамжуулж бид хэд нөгөө нэг насжилтын хоолойны мэдээ баримтыг авсан байгаа. За хатуулгын хэмжээг бууруулахад эрдэс хэрхэн нэмэгддэг вэ талаар асууж байна. За хатуулгыг бууруулахад ерөнхийдөө бусад эрсдэлтүүд бас төмөр, бутаар зэрэг эрдэс дагаад буурсан үзүүлэлт байгаа гэж харсан байгаа. За надад нэг асуулт байна. Сонирхолтой илтгэл тавьсан баярлалаа. 12 гүний удаа
цадаг дээр цахим ус түүхээрээс дээж авсан гэсэн тийм. 70 цадагын хувьд бол 12 ус түүх байр маань төвлөрсөн системд холбогдсон болон өөрийн их усвэртэй худгууд байгаа. Тэгэхээр тэр байршлыг яаж сонгосон бэ? Хоёр дахь асуулт нь болохоор цагуурын шинжилгээнээс одоо баг 1 мг-аар илүү дээж харьцуул байна шүү дээ. Цагуур бол сар болгон дээж шинжилгээ хийж байгаа. Мөн аймгийн стандарт хэмжил 105-ийн стандарт хэмжил газраас сар болгон хяналтын дээжийг хийж явж байгаа тийм. Тэгэхээр тэр дээжтэй бас харьцуулж үзсэн үү? Гүнөөс бол яг хяналтаа байнга сар болгоёг явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр дээжүүдтэй харьцуулж үзсэн үү? Яагаад баг 1 мг/литрээр зөрсөн бол та хэдийн дээжээ хариу гэдгийг асуумаар. За баярлалаа. Бид нар нөгөө нэг гүний 5 гүний худаг 50 гаруй цахим худаг гэсэн мэдээллийг гүний уснаас авсан. За тэгээд гүний ус болон цахим гүний ус болон цахим худаа байршлаас нь шалтгаалаад сонгож авсан. Төвлөрсөн системтэй биш. Зөвхөн нөгөө нэг гүний уснаасаа болон цахим худгаас. За тэгээд нөгөө судалгааны маань туршилтын маань зөрүү тийм тэг зууны 32-аас тэг зууны 61 гэсэн зөрүүтэй гарсан. За ус цагуур орчны шинжилгээний төвөөс олвол сар болгон лабораторийн шинжилгээг хийдэ гэд мэдээллийг биднэрт өгсөн. Гэхдээ нөгөө тэр юу маань биднэрт өгсөн тэр судалгаа маань 26 оны 1 сарын байсан болов уу гэж бид нар бодсон байгаа. Гэхдээ яг нөгөө зөрүү нь биднэрийнх ийм гарсан, ус цагуурийнх ийм гарсан учраас харьцуулаад тооцооллоо энд ярьж байгаа гэсэн үг. За баярлалаа. За Саран чимэг багштай баярлалаа. За